Бэлэг гэдэг эрхтэн маань хүний бодисын солилцоонд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг тийм эрхтэн байгаа. За илгэний өрөвсөлд өвчин нь одоо хэд хэдэн шалтгаанаар бий болдог. Үүнд нян вирус, архины хэрэглээ, буруу хооллолт, хоолны буруу зуршил гэх мэтээс одоо илгэний өвчин маань үүсдэг байна. Илгэний өвчин дотроо олон янз байдаг бөгөөд ямар өвчтөй байгаагаас нь шалтгаалж хоолны нарийн зохицуулалтуудыг хийдэг. Ерөнхийдөө одоо хоолны тал дээр илгэнд одоо хэтэрхийг ачаал өгөхгүй тийм хоолносыг цоггож хэрэглэх нь хамгийн зүйтэй. За илгэний өвчтөй хүмүүс ер нь хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэдэг. За нэгдүгээрт нь бол архийг бол ерөөсөө хэрэглэж болохгүй. За арх маань одоо илгэнд маш их одоо ачааллыг өгдөг. За мөн одоо махан бүтээгдэхүүн уургийн хэрэглээг багасгана. За тэгээ илэг маань маш олон төрлийн бодисуудыг бас шүүж яадаг учраас химийн ямар нэгэн бодис агуулсан хоол хүнс за янз бүрийн одоо энийг зохисгүйгээр хэрэглэхэд хоригддаг байгаа. Илгэний өвчний үед уургийн хэрэглээ буюу амьтны гаралтай махан бүтээгдэхүүнүүдийг бууруулахаас гадна одоо гомдлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг гэлбүү хоол хүнсэндээ хэрэглэнэ. За үүнд бол үр тарианы төрлөөс одоо бүтэн үр тарианы төрлүүд, за төрөл бүрийн жимс, за ногооны төрлүүдээс одоо ногоо навчит ургамлуудыг түлхүү хоол хүнсэндээ хэрэглэнэ. За мөн ургамлын гаралтай уурыг их агуулсан шош буурцагт ургамлуудыг хоол хүнсэндээ маш ихээр одоо хэрэглэх хэрэгтэй байдаг. За илгэний өвчний үе шатаас хамааран одоо уургийн хэрэглээг нарийн хязгаарлаж одоо тооцоолж үзэн хооллох шаардлагатай байдаг. Илгэний өвчний үед одоо хоол хүнсийг бэлтгэж хэрэглэхдээ шарсан, хуурсан хоол хүнсийг ер нь багасгаж аль болох жигэнсэн, чансан, за мөн хоол хүнсээ одоо буталсан, шингэц сайтай байхаар бэлтгэж одоо хэрэглэх хэрэгтэй байдаг. Илгэний өвчний үед БЦ амин дэмий хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. За хамгийн гол нь архины хэрэглээг, за өөх тосны хэрэглээ, уургийн хэрэглээ, давсны хэрэглээг маш ихээр одоо хязгаарлах хэрэгтэй байна.